Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газарт 49 мянган Toyota Prius машин бүртгэлтэй байна. Зөвхөн нэг сард 3 мянга болон түүнээс дээш Prius машин бүртгэгддэг байна. Энэ нь тэр хэмжээгээр Prius машин манай улсад орж ирж байна гэсэн үг ээ. Харин эдгээр машины ихэнх нь тухайн улсад 10 ба түүнээс дээш жил явсан машин байна. Тэгвэл Prius машины батарейг 10 жил болсны дараа солих шаардлагатай байдаг. Өөрөөр хэлбэл Японд 10 жил болсон хуучирсан машины батарейг манай улсад орж ирэхээр нь сольдог гэсэн үг ээ. За Prius цорын газарт ч гэсэн ихэвчлэн батарейгаа солиулах хүсэлтэй хүмүүс ханддаг байна. Ер нь 11 бол 2000 оноо байгаа. 2003 он хүртэл байгаа. Тэгээ голдоо батарей нь явд юм даа. Японд 10 жил болоод тэгээ манай Монгол тэгэл үлдсэн хэдэн жилийн явд 6 7 жил юм шүү дээ. Аймитик нь өдөрт бол 5 6-аар гардаг юм да. Маань дээр юу ч тийм батарей авдаг тийм хүү газар юу гэдэг. Нэг засварын газар дэлхийд хамгийн багадаа сард 20-од батарей цугларддаг байна. За уг нь бусад улсад хаягдл батарейгаа эргүүлэн татах хэлбэрээр байгаль орчинд хор нөлөөгөө зохицуулалт хийдэг. Гэтэл манай улсад ахуйн хог хаягдалтай хамт хайж байна. Учир нь манад аюултай хог хаягдлын цэг байдаггүй. Уг нь 5 жилийн өмнө аюултай хог хаягдлын цэг байгуулна хэмээн ярьж $25 мянган шаардлагатай гэсэн тооцоо гарсан бөгөөд одоо хүртэл хөрөнгө мөнгө шийдэгдэж ажил хэрэг болоог байна. Одоо өнөөдөр бол одоо манай дээр бол эдгээр батареинууд төрөл бүрийн батареинууд бол одоо ахуйн хог хаягдал дээр бол хаягдаж хөрөлн борчныг бол бохирдуулж байгаа. За өөрөө батарей одоо түүхийд болж байгаа тэр хуунцар одоо цаас бол одоо хөрсөнд бол 10-аас 20 жил задралгүйгээр хадгалагдаж байдаг. Тэгээд түүнд авлаж байгаа тэр химийн байцууд нь бол хөрсөнд нэвчиж цаашлаад бүр гүний ус бохирдуулах тийм эрсдэлтэй байгаа. Хайбрид төдвөртэй машинуудыг ашиглаж байгаа боловч энэс одоо үүсэж байгаа үр ашигаас илүү сүлд нь үүсэх одоо эрсдлийн асуудлуудыг цогцоор нь ярих хэрэгтэй. Тэгэхээр нэг батарей гадаа гэхээр хаягдсан тохиолдолд тухайн тэр хөрсөнд одоо маш хурдан задаргаа явагдаж ялангуяа хөрсний хүнд металлын бохирдол гэдэг юм үүсгдэг. Тэгэхээр батарей өөрөө ийм байхад бүхэлдээ машины аккумулятор өөрөө ямар их эрсдэл дагуулах вэ гэдгийг бол маш их анхаарах хэрэгтэй. Энийг одоо гамшигын эсрэг үндэсний төвөөс удаа дараа цаг үетэй холбож гаргаж ирж ярьж байгаа боловч шийдвэрлэх нөхцөлд одоо шийдэгдэг байна л да. Батарейгаас гадна автомашины аккумулятор Улаанбаатар хотын хөрсний бохирдол ихээр нөлөөлж байгааг судлаачид хэлж байна. Тухайлбал нэг аккумулятороос 5-аас 8 литр хүхрийн хүчил ялгардаг бөгөөд манай улс мөн л үүнд дахин боловсруулалт хийлгүй ахуйн хог хаягдалтайгаа хамт очиж байна. Энэ мэт шалтгааны улмаас Улаанбаатар хотын хөрсний бохирдол 3 жилийн дотор 3 дахин нэмэгдэжээ. За тухайлбал 2012 онд хөрсний бохирдол 8 см байсан бол өнөөдөр 25 см-т хүрч гүн рүүгээ бохирджээ.